30 настай болдоо залуугийн ажил амьдрал тохиолдсон он сонирхолтой гоё түүхийг ярихад бэлэн болж байна. За Улаанбаатар хотын уугуул хуваарай бизнес хийдэг болдоо гэдэг залуу бол одоо ганц бий. За хуваарай бизнес хийдэг тэр новоо амжилттай явж байгаа учраас бас унах унаа орох орон байшин барилгатай болчихсон. За дээр нь нэмээд нэгэн хүнээс бас газар аваа тэр газрынхаа одоо эрх шилжүүлэх болон бичиг баримтын асуудлыг хөөцөлдөж явж байгаа тухайн газрын албанд ажилдаг мэрэгжилтэн хүүхэнтэй бол одоо ажил үргийн хуваар бол танилцсан. За танилцаа тогтохгүй тухайн одоо цэцгээ гэдэг 28 настай бүсгүй болдоо таалагдсан учраас одоо газартай холбоотой нарийн ширийн зүйлийг асуух гэсэн юм а. Гар утасны дугаараа өгч болох уу гэж асуухад бас янз янзын одоо хүн амтны ааш арин шиг таньдаг болсон цэцгээ болдоо гэж залуугийн одоо цаашдаа юу хүсэж байгаа яах га дугаарыг сонирхож байгаа гэдгийг мэдэрсэн учраас ажлынхаа биш өөрийнхөө хувийн дугаарыг өгснөөр одоо энэ хоёрын харилцаа хандлага бол одоо цаашлаа сайхан болсон. За ингээд үргэлж нөхөрлөж явж байгаа яг 2 дахь сар дээр цэцгээ бүсгүй одоо болдоогийн 10 дугаар хорол байдаг 2 өрөө байранд одоо бүрэн нүүж ирснээр энэ хоёр хойштоо ирээдүйгээ хамтдаа төсөөлж байгааг бол одоо хүн болгон ойлгосон. За болдоо гэдэг залуу бол хотын унгуу хөлт учраас ими тими одоо илүү зам байхгүй одоо айл болохоор бусдад дараа болчихгүй амьдрий да гэдэг тийм Япон школтой хүүхэд гэдгийг бол нутаг орныхын хүүхдүүд бол аюул сайн мэддэг. Тэгээ энэ зан чанар хамгийн гол нь үнэн байгаа чанар нь одоо энэ цэцгээ бүсгүй таалагдсан учраас одоо болдоотой танилцаад 2 сар болоод гэрт нь ороо өвөр төрөдөө ороод ингээ эхнэр нөхөр болсон байдгийм аа. За ингээд нэгэн одоо орой болдоо өөрийнхөө найз бүсгүй цэцгээдээ зориулаад одоо гарынхаа цөөвөн бас хажуугаар нь ногооны салаад гих мэтийн зөвлүүдийг хийгээд байж явах үед болдоогийн утсанд нэгэн дуудлага ярддаг. За ингээд дуудлагыг харахад бол яах аргагүй одоо багын найз багийн ойролцоогоор бараг сар гарны өмнө одоо холбоо сургуу алга болчихсон найз нь бол одоо залгаад орж ирж байгаа байдалтай байдаг. За ингээд болдоо тухайн уцыг авч иж аашаа явж тийм ээ ягаад таг болчихвоо асуухад бол найз нь одоо хотод ороод ирчихсэн том тэрэгтэйгээ явж байна. Энийг одоо 22-ын товчооны гаражт үлдээчээд наад руу чинь одоо гэрт чи яваад чи хоолунд хийж байгаа мó миний найз гэдэг үг хэлдэг. За тэгээ болдоо гэдэг залуу баги гэдэг багын найзад эзэж өгөө гэж яваг учраас ордог хүрээ тэр хоол гарах гад байна гэдэг үг хэлдэг байгаа. За ингээ баги окей гэж хэлээд одоо уцаад асуусан. За болдоо багийн хоёр ч бол анх 8 настайдаа сургуульд орж явахдаа танилцаж нэг анги болж исэн гэж байгаа. Тэгэхээр өнөөдөр 30 та залуучууд гэдэг чинь 22 жил одоо найзалчихсан ийм сайхан залуучууд. Энэ хооронд одоо хоёулаа ихнэр хүүхэд байхгүй. Энэ баги гэдэг залуу бол яг энэ хуваарай одоо шалаанцтай тэрүүгээрээ урагшаага нүүрс мүс гаргаж одоо орж гарч явдаг. Тэг ихэвчлэн өөрөө нөгөө нэг том тэргэндээ ажиллаж амьдраад явцдаг учраас хотод орон сууц орон байр гэдэг юм бол байдгүй. Тэгээ хаяа хотод орж ирэхдээ болдоо найзтайгаа уулзангаа бас ихнэр хүүхд аваагүй байгаа учраас гэр оронд нь суунд ороод хоолунд идээ хонож өнжөөд 1-2 хончоод буцаад одоо нөгөө том тэрэгнийхээ ачаа барааг аваад ингээ хөдөргөө явцдаг юм залуу. Тэгээд энэ баги гэдэг залуу яагаад ингээ орон байр авдгүй маа гэхээр ерөөсөө ганцаараа одоо байгаа яг энэ тохиолдолд мөнгийг бас тулдал хураанаа удахгүй гэр бүлтэй болчих юм бол одоо ингэж явж чадахгүй гэдэг хүүднээс асар их хэмнэлттэй өөр зээлгүй ингээ ямар ч байсан шалаанзаараа хувийн шалаанзаараа бол овоо хэдэн цаас тоншоод явж идэг. Тэгээд болдоо гэдэг залуу бол яг түрүү хэлсэн хувийн бизнес хийж байгаа тэр нь бол амжилттай явж байгаа урдаас юм оруулж ярьж одоо аппликейшнээр хүргэлтийн компаниудаар бас гой хэрэгтэй эрэлттэй бараануудыг бас оруулж ирж тэр нь бас хүмүүсэд таалагдаж бизнес нь бол үнэхээр сайхан явж байгаа. Цэцгээ хүүхэн бол яг одоо 28 тай аав нь одоо ээж нь дандаа л одоо хүнтэй суух болж байна. Чи 30 гарлаа шүү. Одоо хурдан хүн амтнтай суу гэдэг үг хэлж ийсэн. За тэгээ болдоо гэдэг залуудаа яг харахгүй ажил дээрээ танилцсан тэр гоё
би дурсамжаа бол дотроо нандинаж тэгээд угаасаа л энэ залуутай уулзах гэж бас энэ олон хугацааг ганц биеэрээ өнгөрөөж исэн байна гэж өөрийгөө бас зөвтгөж тэрнээс урам орж амьдарч исэн. За ингээ болдооч яг өөрийнхөө гарын цөөнхийгээ салаад малаад одоо тэ янз янзын юмнуудыг бэлдээд оройны хоолоо ингээд бэлдээд байж хахад яхаарахгүй Баги гэдэг найз нь одоо тэ 22-ын төвчоогоос хаммах хурдаараа давгсаар байгаад энэ тэн дамжиж суусаар байгаад яг хоол жоохон гараад удаагүй байхад бол орж ирсэн. За хаалгаар орж ирээд гутлаа тайлсан. За ингээд Багитай хамт одоо тэ нүүрсний, шалаанзны, одоо дизель түлшний, хөдөөний одоо тийм агаар үнэр бол гэрээр бол хан хийж орж ирж ирсэн. За ингээ Баги орж ирээд одоо цэцгээ гэдэг бүсгүйг хараад мэл гайхаж зэл хөхөрсөн. За тэнгүүд болдоо энэ бол surprise байлаа гэдгийг хэлдэг. За Баги тэнгүүд асар ихээр баярлаад одоо тий юу вэ чи найз хүнтэй болчихж байгаа юм уу гэсэн чи тийм ээ би найз хүнтэй болсон. Тэр одоо бараг 2 сар болж ин чи тий холбоо сураггүй ингээ явсан хойгоор чин би бас чамд хэлэхгүй байжгаад өнөөдөр ингээ танилцуулж байна. За сайхан гар хөлөө угаачаад ирээд хоол идэ гэдэг урилгыг бол хэлдэг. За Баги тэгээд гар хөлөө сайхан угаачаад болдоо цэцгээ хоёрын бэлдсэн ширээн дээр гуруула инээ танаа долоо сайхан суугаад хоолоо иддэг. За тэгээ Багигийн дуртай хоолыг хийцэн байгаа учраас одоо Баги асар их баярлаа. Чи надтай гэрлээч ямар сайхан гоё хоол хийдэм бэ? Ямар амар халамжтай залуу вэ гэдэг хэлгээд болдоо бас инээгээд цэцгээ басаа тэ энэ гурвал ажиргалтайгаар хоолундаа идчихсэн. За ингээ хоол идээд одоо гуруула яах вэ гэхэд гарч нэг тэ кино үзэхүүхэд яхан гэртээ бас тэ зөрөгт радиогоор кино үзчихсэн эдийн тэр тоглоулъя гэдэг юм яриад ингээ байж итэл болдоогийн утас бол дуугардаг. За болдоо уцаа авахд бол болдоогийн ээж нь одоо түнлөө заалгаад одоо сангийн нөгөө цагаан пластик хоолойн мултарч одоо гэр оронд ус асгараад байна. Яаж энэ хавхлаг энэ тэрийг хаах вэ? Хурдан ирээд янзлах боломж байна уу гэдэг тийм яаралтай дуудлагыг хийдэг. За болдоо ч өөр 10 дугаар оролд амьдардаг. Ээж нь ажлын 1-р оролд амьдардаг учраас одоо тэ хажуу тийшээ бол маш хурдан одоо яваад ирье гэдгийг хэлсэн. За тэгээ Баги за би цуг явах уу гэхэд болдоо чи ядарсан байгаа энэ түр амраа тэ учрамсаа оролдоо зургт муртаа бэлдээд байж би үсрээл нэг цаг болно. Ээж хажууд юм чин 3 дугаар аймгийн цаанд баг гараад орчоод өөрөө дэрэг гэдгийг хэлдэг. За ингээ болдооч гүүгээ тар ирчээрээ гүүгээ гараа явсан. За цэцгээч одоо аяа тавга хураагаад ингээд үлдсэн. За Баги тэр оронд нүргэн ачаа бараа бүх юмнуудаа бэлдээд маргааш нөгөөдрийнхөө хотод амжуулах ажлуудаа ол төлөвлөж исэн. За ингээ болдоо ээжиндээ очиж одоо нөгөө уян хоолойг нь одоо тэ хаалтаа арна хаагаа тэр асгарсан ус мусыг нь зайхан цэвэрлээ доод айлтай норж уулзаж нөхцөл байдлыг хэлээд нэг орос сууцны конторт байдаг нэг тэ ус мус алдуул яадаг гэдэг тийм даатгал маатгал энэ бас Google Moogle-аас харж ганц 2 дугаар энэ төр тэмдэглэж ээждээ өгчөөд буцаад хар гүүхээрээ одоо 10 дугаар оролд ирсэн. За ингээ гэртээ яваад ороход ойролцоогоор нэг цагийн дараа бол гэрт орж ирсэн. За ингээ цагийн дараа орж ирэхэд одоо цэцгээ өөрийнхөө өрөөнд Баги том өрөөнд одоо юмгаа өнгөчөө сууж исэн. За тэгээ болдоо орж ирээд цэцгээ дээр очиод за юу Ижипт хоёр яав гэсэн чинь цэцгээ би ядраад байна би ханлуу хараад одоо унтлаа та хоёр тэгээ хийх юм аа хийгээд үзэх юм аа үзээд ингээ амраарай гэдэг үг хэлдэг. Тэгээ дээрэс нь энийг сонссон болдоо чи ч маа найзыг ирэхэд ягаад ингээ гонигтаа суучаад түрүүл инээж ханаач хөрөл хоолтод тэгээ гоё юус шүү дээ. Ямар нэг юм болсон юм уу гэхэд цэцгээ юу ч болоогүй би зүгээр унтмаар байна гэдэг үг хэлдэг. Гизгүүзээ нүдэд догмо яагаад байгаа юм бэ гэдэг ингээ асуухад юу ч хэлэхгүй чи зүгээр намайг түр 50 орхиод өгөөч энэ гэсэн нэг тийм хандлага гаргадаг. За ингээ болдоо жаахад том өрөөнд орж Багигаас энэ цэцгээ яач юу болов гэдгсэн чинь Баги мэдгүй аюутраа угаачаад юм уу бэлчээл тэгэл өрөөнд оролтааг болчихлоо. Унтцсан мó эсвэл өөр юм игээд байгаа мó гэсэн чинь болдоо мэдгүй би хаан жоох мó ах шүү хойлоодоо дүүлдэ. Хойлооны гарч нэг ганц хоёр тий 10 дугаар орлын 8-аар ганц нэг газар орж аяг пи ухах гэхэд Баги за тэгвэл тэгээл та гэд хамтдаа гарсан. За ингээ Баги болдоо очвол яг хар багын найзууд учраас хинтээ ямар нэг юм тайлбарлаад байх шаардлагагүй шууд харцаараа бас биентэйгээ ойлголцдог хэмжээний залуучууд. Болдоод болохоор сэтгэлд нь юу гэж бодож ирсэн бэ гэхээр найз охиноо хэрэггүй багийнхаа найзтай үлдээч үдээ гэсэн тийм бол одоо гуниг төрж исэн уулгүй хэлэхэд тэгээд яг хуу Баги гээд найзтай үнэхээр итгэдэг ч гэсэн одоо тэ цэцгээ гэдэг найз охин ороод ирэхэд нь шал өөр одоо ийм нөхцөл байдалтай огтж байгаа. Энэ хоёрын хооронд ямар нэгэн сонир зүйл болсон байна. Эсвэл энэ хоёр биенээ таньдсан болов уу гэдэг
гэдэг тийм харыг болдоо авсан. За тэгээ болдоо гэдэг залуучин бол яг гэр орондоо аригтаарс хүн амтан найз нөхөд одоо ах トゥ амраг садан төрсөн өдөр мөдөр гэдэг тийм юмыг одоо хийх айгүй дурггүй. Ягаад гэхээр баг балчин наснд нь одоо тэдний эцэг эхчүүд бас л нэг тиймэрхүү 90-ад оны социализмын үеийн монголчуудын нэг амьдрал байсан шүү дээ. Ажил төрөл цалин буухаараа нэг найзын доо эзгүүчлэлтэйгээр удааг авгаа хүүхэд нь түүнийг дагаад одоо хямардаг, ядардаг иймэрхүү нөхцөлийг одоо дээр үеийн монголчууд бол сайн мэднэ. Болдоо гэдэг хүүхэд чинь залуу чинь энэхүү амьдралыг мэддэг учраас гэр орондоо ийм нэг дуу одоо зөвшөөрдөг. Дээрээс нь баги гэдэг найзсайгаа олохоо ганцаараа байдаг ус учраас чөлөөтэй оруулж гаргадаг ус. Ер нь цаашдаа ингээд цэцгэд амьдраад ирэхээр баги байтугай өөр залуучуудыг ус оруулахгүй тийм нөхцөл байдал бол цаашдаа бол явна. За тэгээ болдоо багигаас нэлээд одоо тойрогоор ойртойгоор янз янзаар асуугаад бол багийг бол өстө мэдж байгаа юм гэж байхгүй гүшүүн. Танаа ихнэр яагаад ийм болсныг би мэдэхгүй. Ямар ч хэлсэн тэгэл аяг тавгаа гоцолгүйгээд тавьсан. Тэгээд анх танилцаад удаагүй болохоор ичээд байгаа болов гэж бодвол тэгэл байж ин. Тэгээ чамаа найз хүн охинтой усанд бол найз нь баярлж байгаа шүү гэдэг хэлдэг. За ингээ болдоо багийн хоёр буцаж гэртээ орж ирээд унтахад бол одоо цэцгээ унтж байгаа нэртэ унтаагүй одоо амьсгал нь жигд одоо ингээд ханлуу хараа ивтчихсэн. За ард нь болдоо очиж суугаад чи яага унтахгүй байгаа юм ямар нэг юм болсон юм уу надад бүгдийг хэл манай найзаас болсон уу гэдэг үг тулгын шаардаж асуухад цэцгээ бол танаа найзмастай ямар ч холбоо байхгүй би зүгээр л тавгүй бай би амар гонигтай бай намаа зүг 50 очиж чи тэр цаад явган дээр унтчих гэдэг хэлдэг. За болдоо тэгээд энэ бүх зүйлд одоо найз нь юм ярихгүй найз охин нь одоо ингээд шаналаад байгаа. Тэгээд энэ хоёр чинь цагийн дотор юм сонирн байдалд орсон байгаа учраас мэдээж л энэ асуудал энэ гэртэл болсон гэдгийг л одоо болдоо ойлгосон. За тэгээд багийн найз багийдаа уурлаж ус чадахгүй найз охиноо одоо хэл яргээд одоо шардаад шахаад байх бас боломж байхгүй учраас болдоо одоо унтах нэртэй диван дээр шүнжэнгөө наачаа шар хөрвөөж одоо санаа сэтгэлэн зовсон. За тэгээд хуваараа ажил хийдэг учраас маргаашийнхаа ажил төрлийг өөрөө зохицуулаад нэг ядрахгүйгээр өөрөө өөрхөн болгочих. Тэгээс улсын чим өглөө 7-оос эхэлдэг одоо 100-ны цагийн хууртай ажилд орсон бол тэгэл дуусч байгаа шүү дээ. 6 гэж усвол одоо ядраа амтаа ажил дээр очих эрэхтэй болно. За золж одоо болдоо маань хувийн мэдээ учраас өөрөө гоцсон. За ингээд багийн өглөө гараа за энэ одоо хотын энэ хүн амтан байхгүй хамаг өдөөнийхэн хөдөөрөө явцсан байгааг ашиглаад нэг жоох ажил төр дамжуулаад миний найз байж байгаагаад гүүгээр багийн гараа явдаг. За болдоо цэцгээ хоёр тунаад хоёлоо үлдсэн. За тэгээд дахиад нөгөө үгээ хэлээл чи яагаад ингэ өчтөрөөсөө сонирн болоод байгаа юм бэ гэхэд цэцгээ бүр шууд уйлдаг. Уйлгойлтоо том нулимснууднаас нь нас гарч одоо цөсөө зайгүй уйлсан уйлаад одоо би өнөөдөр ажилдаа явахгүй ажлаасаа чөлөө авчихсан миний би хэцүү сэтгэл санаа хэцүү байна. Ер нь би одоо чамтай яах гэж ингэж ирж амьдэрсэн бэ энэ төрөг хэлдэг. Тэнгүүд болдоо одоо цэцгээг асар ихээр одоо стрессж байгааг хараад үнэхээр гайхсан. Чи чинь баг хүчин төлсөн юм шиг үстэй гэдэг үг хэлгээ цэцгээ толгоос өсөрч үггүй гэж ойлсон. За болдоо тэгээд одоо л одоо энэ бүх зүйлийг ярихгүй бол надад ч бас дарамттай байна. Чи ямар өвчтэй юм бэ гэдэг үг хэлгээ цэцгээ би чамаг одоо багийн утга явцсан байгаа учраас бүх нарийн ширийн зүйлийг хэлмээр байна. Багийн гэдэг найз чинь надад анхандаа таалагдсан. Өчигдөр хоолунд дээр үнэхээр яс зүйтэй бас өөрийгөө аваа явдаг 5-10 цаасаа олдог. Ер нь бол айхтар та хоёр бол нэг төрлийн стилийн юм залуучууд байна. Тийм учраас надад мэдээж таалагдсан. Чи таалагддаг учраас чиний найзс надад таалагдсан. Гэтэл багийн хоол идээр нам аюу дуусны дараа одоо нэг үг хэлсэн тэр нь юу вэ гэхээр болдоо одоо ийм хоолн дуртай байдаг. Энэ хоолуудыг сайн хийж өгж өгөөрэй гэдэг үг хэлсэн. Энэ үгнээс нь би одоо багийн буюу чиний найз одоо багийн чинь найз энэ залуу чамд маш их одоо сэтгэл зүрх гаргаж чиний төлөө бас найзлт юм байна гэдгийг мэдэрсэн гэдгийг хэлдэг. Тэнгүүд болдоо бид төр чинь бүр 23 жил найзалж байгаа найзууд шүү дээ. Энэ хооронд хоёулаа зодлож мэлдэж явж байгаа үг яг л ингэж хэмнэл таардаг ийм хөөрхөн найзууд байдаг юм аа. Тэгээ энийг чамд хэлсэн л биш. Энд нь чи өндөө уурлаад байдаг юм бэ? Би найзтай байж болох уу гэхэд цэцгээ энэ бол бүр найзын харилцаанаас одоо хальсан өөрөөр хэлбэл багийн чамд бүр чин сэтгэлээсээ хайртай юм шиг тэр мэдрэмжийг би багийнаас мэдэрлээ. Тэгэхээр энэ багийн гэдэг залууг чинь би бас үнэхээр ойлгохгүй байна. Та хоёрын харилцааг бас ойлгохгүй байна гэдэг хэлдэг. Тэнгүүд болдоо чи юу яриад байгаа юм бэ? Багийн тэр чинь багийн найз хар багаасаа энд ингэж хамтдаа зодуулж хамтдаа ийш тийш аялах үедээ аялж устсаас нь орж
хүн чанартай ингэж хоёулаа сайхан хөрлөж ирсэн хүүхдүүдийг чи юу яриад байгаа юм, ижил үстэн гэдэг байгаа юм уу гэхэд үгүй би тэгж хэлэв. Гэхдээ багийн чамд үнэхээр их хайртай гэдгийг би өчтөрийн тэр хэлж байгаа хандлага, үгийн үйлдэл одоо тэ нүд биеийн хилэмж энэ төрээр нь бол мэдэрсэн. Тэгээ мэдрээд би тэрэнд бас асар их стресстэйж хамаг гониг төрчөө хөвдөж байна гэдэг хэлдэг. Тэнгүүд болдоо ёо би чамайг одоо өчтөр багийтай ямар нэг юм болоод тэрийг хэлж чадахгүй эсвэл багийн чамд хүч хэрглэсэн болов гэж аагаа багийтай барилдаж авт юм уу гэж бодоод явжсэн гэхээр цэцгээ тийм бол байхгүй шүү. Надтай эр хүний хуваар бол одоо ерөөс ямар нэгэн хандлага гаргаагүй зүгээр нэг юм ганц нэг үг хэлсэн гэдэг хэлдэг. Тэнгүүд болдоо чи ерөөс айгүй хийм хараад энэ тентхийн одоо тэ сайт майт уншаад нэг иймэрхүү юм болоод байгаа юм уу гэхэд үгүй яхахгүй багийн чамд хайртай гэдгийг бол мэдэрсэн мэдж байна гэдэг хэлдэг. Болдоо тэнгүүд багийн гэдэг найзаа бодно л доо 20 одоо 2 3 жил найзалж байгаа найз нь найз хүнтэй бол байж үзээгүй. Охтуудын тал дээр бол үнэхэрийн одоо болдоо гүйцэхгүй болдоо бол одоо энэ хооронд эднэж одоо тэ найз охины ард гарав юу ч болов тэ гэтэл одоо багийн ч юм бол дандаа л инээж гисэн хажууд нь дэмжээл миний найз валж гин булж гин тэ буулгаж гин энэ төр гэсэн юм яриад хөөрхөн дэмжээд явдаг юм л найзсан. Тэгсэн мөртлөө өөрөө хүүхэн шуухантай ингээд одоо тэ жишээлбэл болдог дагаж аваад амралт мамралтанд яваад өөр охин мохонтой тунаад үлдлээ гэхэд багийн тэр хүнтэй шинжээ юм яриад хонцсон байх жишээтэй. Гэтэл болдоо одоо бүглөө босч чадахгүй бол хэмжээний одоо тэ шоудцсан байдаг байх жишээ. Ингээд нэг хоёр өөр ертөнцийн хоёр залуу байгаа юм л та. Тэгээ болдоо энэ ч яг багийг яг таарсан бас сэтгэл зүрхийн датсан эмэгтэй гарч ирээгүй учраас манай хүн ингээ яваад байна гэж ойлгодог. Гэтэл цэцгээ гэдэг хөндлөнгийн буюу гуравдагч одоо этгээд хөндлөнгийн аудит хийгээд үзэхээр харахгүй багийн болдоо дэндүү хайртай. Найзын хайр байна, эр хүний хайр байна. Одоо яа гэв бүх байж бол бүх л хайр одоо байгаа юм байна гэдгийг үзэсгээ мэдэрсэн. За ингээ болдооч яах вэ? Энэ бүх зүйлийг сонсоод одоо тэ ажил дээр дамжуулчаад ирээгээ гарсан. За өдөржин энээр юм бодсон. Тэгээ орой багиас ажил төрлөө амжуулаад ирсэн. За цэцгээч бас одоо буруу хараад орон дээр цаашаа хөвтчихсэн. За болдоо энэ гурав орж иж хоол идчихээ. Тэгээд одоо тэ багийн эртхэн унтлаагаад унтаад өгсөн. За болдоо ч одоо цэцгээтэй бас нэг ярддаг марсан. Битээ санаа зовоо миний найзууд ийм л байдаг тэ. Ингээд ийм битэрийн хооронд ямар нэг юм байдаг. Яг нь чиний ярьсан юм би өдөржин бодлоо. Надад гаргаж байгаа миний найзын сэтгэл бол заримдаа дэндүү их байдаг. Тэ дэндүү одоо байдаг. Гэхдээ энд нь би бас тасцсан найзаагаас ийм тийм гэж бодож байгаагүй. Миний бие хаанд хүрж байгаагүй. Ерөнхийдөө энгийн сайхан хөрлөд ирсэн гэдгийг хэлэхэд бол одоо цэцгээ би ч бас өдөржин бодсон. Тэгээ бодож үзээд юу шийдсэн бэ гэхээр магадгүй тэ чамайг надаас илүү ингэж хайрлаж байгаа хүн байхад би энд одоо тэ тоо хоёрын дунд шавар хаагаад ингээд байх нь өөрөө надад утгагүй санагдаж байна. Тэгээд тоо хоёрын энэ зохицол энэ одоо өнгөрсөн 22 3 жилийн нөхөрлөл бол бас үнэхэрийн бас ирээдүйдээ одоо тэ явц сав таардаг хэмнэл нь гоё нийлдэг ийм сайхан одоо найзууд юм байна гэдгийг би бол харсан. Танаа гэрт байгаа өнзөрөг одоо бүх зүйл дээр одоо багийн чамаа чин үнэнчээр ингэж ширтээр найзалж байгаа юмыг хараад би бол үнэхэрийн одоо багийн зэрэгт хурж чамааг хайрлаж чадахгүй юм байна гэдгийг болдоо хэлэхэд болдоо өстой тийм байхгүй шүү чи юу яриад байна. Хоёлоо ярьсандаа те хойштоо амьдралаа төлөвлөлөө таваар унтсан хураагаад бас тэгээд өгөөд хөрөм найр энэ төрсэн бодож байгаа хэвчээ бол би нэг бол хийж чадахгүй. Миний бодож ирсэн юм наа ч юм уу. Гэхдээ би үүнийг үргэлжлүүлж болж чадахгүй байна. Яагаад тэгэхээр багийн гэдэг энэ хөндлөнгийн одоо энэ найзаас ч юм болоод би бол энэ бүх зүйл хийж чадахгүй. Тэрс энийг давж бас би чамаа хайрлаж чадахгүй үе хилдэг. Тэнгүүд болдоо чи одоо юу яриад та намайг одоо ингэ орхих гэж юм уу гэхэд одоо цэцгээ би энэ тухай өглөө чам дахиж ярина гэдээ унддаг. За ингээ өглөө боссон чинь цэцгээ босч ирээд одоо хамаг ховц цунаар одоо өөрийнхөө гоо сайхныг хэрэгсэл татвар ховц одоо юу байдгийг та чимдаа баглаасаа бэлдээд хаалганы хажуудлын одоо тэр хонхорхоод бол тавьчихсан байсан. За болдоо 0 орчоод гарч ирэхэд багийн бол одоо арай сэрээгүй тэр доороо тэ том өрөөний тэр цонх парны тэнд одоо ингээд гулж яхад унтчихийдэг. За болдоо тэгээд цэцгээ дээр очиход цэцгээ бол хэлсэн тэ яаж ч утсан шинжэнгөө бодсон тэгээд ямар ч байсан надад цаг хугацаа хэрэгтэй байна энэ бүх зүйлийг ойлгох. Ямар ч байсан би чимдээ саваад одоо тэ ачаад ингээд явахаар шийдлээ гэдгийг хэлсэн. Тэгээ болдоо бол гайхсан л да. Тэгээд ингээд ямар нэг юмны ард гараагүй учир начийн ингээ олоогүй шууд дүгнээл тэгэл тэрэндээ шийдвэр гаргаад
бай гэл ингээл гараа явах гээд байгаа цэцгийг бол үнэхээр гайхсан. За тэгээд болдооч бол яг хуу араас нь ингээд чаргууцалтаад байх хэмжээний бас те нас намгүй хүн биш учраас одоо 30-тай залуу гэдэг чинь бас эд те бас хүлээ цэнтертэй болж байгаа. За тэгээд ингээд цэцгийг одоо машиндаа суулгаад хамаг одоо чамдаасаа бүх хэмийг нь авчиад буцаад ирнэ л гэж бодож явж байгаа болдоо. Яагаад тэгэхээр уур нь гараад өчн нолдоод буцаад одоо цэцгээ өөр дээр нэрэн тэр үед нь одоо илүү сайхан ууж амьсгаа авч байгаа ярилцсан даа л гэсэн бодож. За ингээд энэ хоёр одоо явсараа цэцгийн гэрийн гадаа ирсэн цэцгийг одоо гэрт нь оруулж игээд хаалгын гаднаас нь хаагаад болдоо эргүүлжлүүлээд одоо өөрийнхөө ажил амьдралын мөрийг хөөгөөд бол явдаг. За ингээд цэцгээ бүсгүйч явах бас бодох хугацаа байна гэж хэлсэн. Түр тустай байж гэж хэлсэн. Ингээд бүх юм явдгаараа явсан нэг мэтгэд бол одоо 3 жил бас. Ерөөсөө тэгээд энэ хаалга хааж явсан цагаас хойш болдоо ахиж цэцгээд уулзаагүй цэцгээж болдоотой уулзъя гэж санаачлах гаргаагүй. Энэ хоёр ингээл одоо ингээд аюу эв найртайгаар одоо ингээд сайхан очир зүгөө болоо соёлтой салж. Заавал нэгэн салалт гэдэг маань өөр амар тийм дараам те хүний сэтгцэд одоо те сэтгэлж юм үлдэхэр тийм амар хохиролтой байхаас албагүй. Бас ажиргалтай салалт байж болдог. Насан туршдаа мартахгүй. Магадгүй дараа игээ бодоход тэр салалт нь өөрөө зөв байсан юм байна гэдгийг хүмүүс мэдэрдэг. А ихэнх хосуудын хувьд бол дандаа алдаа. Ерөөсөө би биний хайр гамгүй одоо те доромжилсны үүдэн дээр нөгөөх нь асар хүн дээр одоо тэр сэтгэлийн шарх авч бол одоо ингэж ихэнх болцоо хосын одоо те жорууд бол салтаг гэдэг та бүхэн мэдж байгаа. За ингээд цаг хугацаа явсан 3 жил болсон. За тэгээ 3 жилийн дараа цэцгийн одоо мэйл ирээд одоо ингээд уншихад болдоо багийн хоёроос одоо те түүнийг одоо өөрсдийнхөө одоо бяцхан хүлээн авалтанд одоо урьж байгаа нэг тийм одоо захиаг бол одоо цэцгээ авсан. За болдоо багийн хоёр бол мэдээж одоо үргэлжлүүлэл найзлал явна. Энэ хоёр чинь багын найз учраас одоо ингээл явдгаар явж л. Гэхдээ болдоо багийн хоёр ирэхэд яаж амьдарч байгаа бол яаж байгаа вэ гэдэг цэцгээ битүүхэндээ бодож исэн боловч одоо мэдээлэл олох их үүсвэр сувг байхгүй учраас таг харанхуул явж исэн. За ямар ч гэсэн мэйлээр нь тэгээ болдоо багийн хоёроос захиарсан. За ингээд жоохон хүлээ авалт энэ төр хийн, уулзалт энэ төр хийнэхээр надад энэ хоёрыг бас те ажил амьдрал нь аваа бүтээд бас ажиг явж байгаа байх гэж чод яваад очсон. За очихдоо болоо те хамгийн гоё даашин цай өмсөд бас болдоод нэг эвтэйхэн цэвэрхэн харагдчих гэсэн маягтай болчихсон. За ингээд нэлээд боломжийн бас те хотын захын одоо хүн цөөтэй ресторан болдооны ойр дотны жавбагийн жавах түнэр бас те унган багын найзууд бизнесийн хамтрагчид нь гэх мэтийн дандаа чанартай юм хүмүүсийн юм одоо те хүмүүсийн одоо коллектив одоо цуглалчихсан байгааг бол харсан. За энэ хүмүүсийн дундаа 3 жилийн өмнө салсан X буюу цэцгээгээ дуудсан байгааг бол цэцгээ баярлсан. За ихтэй яг хуу баярлсан ч гэсэн нэгэд ороодоогүй зүгээр чимээгүй нам заагаад орсон. Ингээ харахаар 33 настай залуу за дээрээс нь одоо цэцгээ бүсгүйч одоо 33 та болчихжээ те. Нөгөө ер нь одоо 33 цэцгээсэн 31 нөгөө ер нь 33 болж. За ингээд яваад ороод хоол унд идэл ингээд яхаад ерөнхийдөө энэ хүлээ авалт бол ажил амьдрал бизнесийн талаар нэлээд том амжилтуудыг бол ярьжсэн. За болдоогийн одоо ажил төрөл бол үнэхээр энэ одоо өөрөө сайн хүн тэгээд явж байгаа зам нь зөв учраас цаг хугацааны туршид одоо үнэхээр бас амжилттай явж өөрөнгөсөн компани байгуулад одоо те үйлдвэр хоршоог Монголд байгуулах талаар нэлээд том одоо төслүүдийг хийж байгаа гэдгийг бол мэдж байгаа. Үнэхээр баярлсан. Үнэхээр бас те зөв зам дээр байгаа хүний ажил амьдрал угаасаа бүх юм унсан ч боссон ч зүйл үгүй юм байна гэдгийг бол багийн гэдэг залуу бол одоо өөрийнхөө одоо хувийн шалаанзыг одоо хөдлөхөөс гадна одоо тэр бүх зүйлээ одоо үржүүлээд өөрөнгөсөн одоо автоврын компани байгуулад одоо урт хил рүү одоо янз янзын шалаанзуудыг бас гаргаж идэг. Тэгээ хүмүүсээ бас шаналан түрээсэлж идэг. Хятадын компаниудтай бас хамтарч ажилладаг. Нэлийн томхон бас бизнесмен залуучууд болцсон байгаа нь ойлгомжтой байсан.
За ингээд тансаг уулзалч болсон үнэхэрийн чанартай одоо тэ ёс зүгөө мэддэг уужтэй тэнтэй нагсан сонголтууд байдаг. Арай агсан дэвшний хүмүүс цуглалцсан байсан. За ингээд цуглаад ингээд ярилцлага одоо хоёр найзтай тайзан дээр гарч ирээд үг хэлээд ингээд байж явах үедээ сайхан тэрвэрлдээд ингээд тэ энэ хоёр өөрсдөө одоо нэгэн гэрт одоо ингээд орж амьдрах болсон гэдгийг нийт одоо найз нөхөд чанартай хүмүүстэй бол тайлгнаж байгаа нэг юм одоо манайхаар бол гэрэлтийн одоо тэ ёслол маягийн зүйл бол болж байгаа үстцгийг ойлгосон. Өөрөөр хэлбэл болдоо гэдэг залуу өөртөө сууя гэхэд чиний найз надаас илүү чамд хайртай байна би мэдэрсэн гэд одоо хаалга тэ хагаад явсан бүсгүй болдог багийн хоёрыг бүр одоо тэ дараагийн төвшөнд гарах бүр ингээд нэг гэр бүл болох бол инженений одоо тийм шавыг тавьж өгчөөд явцсан байна гэдгийг цэцгээ бүсгэл ойлгосон. Цэцгээ бол одоо өнөөдрийн хүртэл бас л нөхөр одоо тэ хүүхэд байхгүй ингээл яг л нэг юм сайн хүнтэй учирдсан дараа нь тэр сайн залуугийн давж гүйцэж гарч ирж одоо өөртөө тэ өөрийг нь найрах тийм залуу гарч ирэхгүй байгаа учраас одоо юу гэдэг тэ найз залуугийн босхыг арай дэнд өндрөөр одоо ингээд өөрөө босгоцсон болдоогийн одоо тэ буйнаа цэцгээ бүсгүүд өнөөдөр хүртэл ингээд нэг иймэрхүү мэхтэй явждаг. Тэгээ яхаа аргагүй энэ гэрлэх одоо тэ бяцхан одоо юм хормын ёслол дээр өөр юм мэдлэг өргөдөж ирснэ. Цэцгээ бүсгүй ойлгосон. За болдоо багийн хоёр бол энэ өнгөрсөн 3 жилийн хугацаанд өөрсдийнхөө учир начиг нэлээд сайн ойлголцож өнөөдрийн ийм түвшинд бол хүрсэн байгаа. Тэгээ өнөөдрийн оруулж байгаа энэ сонирхолтой түүх маань та бүхэнд одоо энэ төрлийн одоо зүйлийг сурчлан гэхээсээ илүү энэ хүний амьдралд янз янзын өнгө байдаг юм байна. Одоо тий зөвхөн нэг хар өнгө байдаг, зөвхөн цагаан өнгө гэхгүй янз янзын бас өнгө хоршил одоо өнгө будаг байдгийн байна гэдгийг гоё түүхүүд харуулж. Тэгэхээр энийг одоо сонсоод биднэрт юу гэж бодогдох вэ гэхээр зарим зүйлүүдийг бас бид нэр ойлгож бас хүлээмж зөвшөөрөх эсвэл одоо тий соёлтойгоор юмд хандах бас зөв хандлагатай болоход одоо иймэрхүү гоё түүхүүд маань бол ингээд орж байна. Тэг ямар ч гэсэн өнөөдрийн хувьд бол үнэхээр бас сонирхолтой бас нэгийг бодуулж хоёрыг тунгаалгасан иймэрхүү түүх орсон байх гэж одоо та бүхэндээ бодож байна. Тэгээд генетикийн хувьд одоо тий цаанаас ийм төрсэн хүмүүс ч байдаг, олдмол хүмүүс ч байдаг. Тэгээд хувь хүмүүсийн өөрсдийнх нь бас сонголтын асуудлууд явж байгаа учраас чи ингэх ёсгүй би ингэх ёсгүй гэдэг тийм шаардлагыг одоо арчилсан улсад одоо хэлж шахаж шаардах нь одоо хайшаа юм. Тэгээ хувь хүн болгоны өөрсдийнх нь л одоо тэ туулж байгаа зам сонгож байгаа тэр сонголт юм байна гэдгийг би бол одоо ярьж байгаа хүний хувьд бол одоо ингээд ойлгож байна. Тэгээд ямар нэгэн байдлаар ийм болоорой тийм болоорой гэж уриалан дуудсан ийм бол байхгүй шүү гэдгийг одоо ингээд энэ түүхийнхаа төгсгөлд хэлье. За ингээд ойрд гоё түүхүүд нь цаг зав үнэхээр юм удаага учраас одоо тийм энэ нэг иймэрхүү түүхүүдийг ингээд оруулж чадахгүй бас нэлээд цаг хугацаа алдчихээн. Тэгээд түүх орж чадахгүй байгаа өдөр болгонд одоо тий ямар нэг юм дутуу байгаа юм шиг тийм мэдрэмжүүдийг аваад өнөөдрийг үрж байна. Энэ бүх зүйлээ хийснийхаа дараа энэ гоё түүхээ одоо тий постлсны дараа бас санаа амардаг, маргааш нь захаад нэг гоё хийчихэмсэн гэдэг бас тийм байнгын одоо тий контентын өсөглөнд бол нэрвэгддэг юм байна гэдгийг та бүхэн ойлгоорой. За ингээ гоё түүхүүд цугтаагаад орж гараад ойрхон байдаг та бүхэнд баярлалаа. Тэгээд энэ хугацаанд намайг мартаагүй бас цай кофений мөнгөөр таслахгүй байнгын одоо тий цай кофений одоо ханд өргөж исэн та бүхэнд бас давхар үнэхээр их баярлалаа гэдэг хэлье. За ингээд гоё түүхүүд цугтаагаад орж гараад ойрхон байж байгаарай.